За яг сая таны дурдсан Америкийн Fannie Mae, Freddie Mac-ийн жишээгээр бол одоо Монголын ипотекийн корпорац гэж байгуулаад хоёр дахь зах зээлийг бас хөгжүүлэлтүүд бол эхлээд явж исэн. За тэгээд хамгийн гол нь одоо бид нар танах ингэсэн манах тэгсэн гэж бас ярмааргүй байна. Урагшаа харж ярих гэсэн тийм бодол байгаа. За тэгээд барилгын салбар дээр танд бас нэг санаа хэлэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд болохоор ямар хандлага давамгайлж ийн вэ гэхээр улсын төсвөөс бас янз бүрийн одоо гадаад дотоодын хөнгөлөлтөө зээлийн их үүсвэрээр ийм барилга барьж байгаа явдал бол маш ихээр ихсэж байгаа. Ялангуяа бүр орон сууцны барилгууд. Гэтэл манай дотоодын одоо барилгын компаниуд бол одоо бүрэн одоо чадвартай болсон шүү дээ барилга барих. Тэгэхээр энэ одоо төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу эсвэл одоо төр дээр байгаа зээлийн их үүсвэрээр энэ барилга барих явдлыг бол одоо бас зогсоохон зөв гэсэн юм байр суурьтай байгаа. За дараачийн асуудалтаа оръё. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өссөн, захиргааны үн өссөн талаар ярьж байгаа. Бас нэг хамгийн эмзэг хэрэглээний үн өдөр ирэх тусам өсөж байгаа. Ийм эмнэлгийн хэрэгсэл үйлчлэгээ гэсэн английн зардлын үн өнгөрсөн 1 жилийн хугацаанд 18% өсжээ. Нэг өрх дунджаар 1 сар 113 мянган төгрөгийн им авдаг гэжээ. За утааны үйлрэл эхэлсэн энэ зардал улам бүр нэмэгдэж байгаа. Тэгээд нөгөө талаас энэ тогтмол им авах хэрэгцээ шаардлагатай хүмүүс бол хамгийн эмзэг бөгөөд хамгийн орлого багтай хүмүүс байдаг. Тухайлбал манай ахмадууд байна. Тэтгэврийн хөгшчүүд үнийн өсөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж байна. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хөгшөд им тангаа аавна, хоол хүнсээ аавна, орон сууцны төлбөрөө төлнө, цахилгаан дулаанаа төлнө. Ер нь яаж амьдрах вэ? За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бас энэ ангилд багтж байна. Тэгэхээр засгийн газраас ахмадуудын нийгмийн асуудалд хэрхэн яаж анхаарч байгаа? Цаашаа тэтгэврийн реформ хийх бодол байна уу? За тэтгэврийн реформ хийх шаардлагатай. Ерөөсөө манай энэ реформуудын үндсэн шаардлага бол энэ авилга хулгайтай л нөхцөлж байгаа. Яагаад тэтгэврийн реформыг шаардлагатай вэ гэхээр энэ тэтгэврийн сан алдагдaltaй болсон 2030 он гэхэд тэтгэврийн нийгмийн даатгалын сангийн алдагдал бол бараг оюутлогын хэмжээнд хүрэх тооцоотой. Яагаад энэ тэтгэврийн зөрөө энэ бүх юм чинь инфляцийн дагуу төрж байгаа тэтгэвэр өсөд байхад нийгмийн даатгалын сан үржиж хөгжих ёстой сан хөгжөөгүй. Нийгмийн даатгалын санд үе үед нь хулгай нөрлүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хямд хүүтэй байршуулдаг, үржүүлж явах ёстой газар одоо өрн таран хийгдсэн ажил учраас нийгмийн даатгалын сан маань өөрөө даахаа болчихсон. Ахмадуудын нас уртсаад байдаг, Монгол хүний насжилт уртсаад байдаг, сайн үзүүлэлт байдаг. Тэрний дагаад тэтгэврийн инфляцийн хэмжээтэй уйлдуулж нэмэгдүүлээд байдаг, зардал тал нь өсөд байдаг. Энэ талд нь дагаж өсөж явах ёстой нийгмийн даатгалын сан хулгайд идэгдсэн үед. Энээс болоод тэтгэврийн сан зайлшгүй реформ их болчиход байгаа. Одоо энэ дутсан санг яаж нөхөх вэ гэдэг хамгийн том асуудал. Ерөөсөө энэ банкн дээрч байгаа үе үед байгаа системүүд бол дандаа энэ газар болгон тулгаа нэрвэгцнээс болж л энэ сангууд маань, нийгмийн даатгалын сан маань энэ бүгд маань одоо алдагдлын урах болчиход байна. Энийг их чаахын тулд заавал энэ шатыг дээрээс нь шүүрдэж энэ сахилга хариуцлага, авилгагүй дэг журамтай системийг бий болгож иж бүх энэ савны цоорхоо ёроолуудыг хааж бөглөж иж энэ системүүд бүгд ажиллаж эхэлнэ. Тэгэхээр нэгдүгээр зорилт бол энэ авилгал хэл ухаалгүй байх системээ төгс төгөлдржүүлэх л асуудал байна. Ингэж биднэрт одоо энэ эдийн засгийн эрх чөлөөний хууль, чөлөөд эдийн засгаа дэмжих хуулиудаа өргөн байж одоо бид бас ойрын хугацаанд багц хуулиудыг өргөн барихаар төлөвлөж байна. Энэ бол эдийн засгийн эрх чөлөөний хуультай хамт төр хувийн хөгжлийн түвшлийн тухай хууль, татврын багц хууль, татврын реформ, нийгмийн даатгалын реформ